Казакууд маань намайг бидний казакуудыг доромжллоо гинэ. Уучлаарай. Хэний ч санаагүй хүндэтлэлийг казакуудад олгосон ер нь бол заяо. Цорын ганц нам бол Иргэний зориг ногоо нам. Энэ 100 жилийн түүхэнд энэ улс төр Монголын улс төрд хизээч казак эмэгтэй хүн гарч байгаагүй. Төрийн эрх байрах дээд байгууллагад хизээч казак эмэгтэй хүн сонгогдож байгаагүй. Гэтэл бид нар Замира гэдэг эмэгтэйг казак эмэгтэй хүн ингэж одоо дандаа эрэгтэй хүн юу яадаг. Бид нар гендрийн бодлохоороо Замира гэдэг эмэгтэйг бид нар дэвшүүлээд нийт иргэний зориг ногоо намын дэмжигчдийн хүчээр тэр дундаа намайг дэмждэг монголчуудын хүчээр Замира гэдэг хүн улсын хурлын гишүүн болсон. Энэ бол казакчуудад тэр дундаа казак эмэгтэйчүүдэд надтай ажиллахан казак эмэгтэйчүүдэд одоо өгж үзүүлж байгаа хамгийн дээд хүндлэл гэж би удаа бодсон. Харин эсвэргээрээ энэ хүнийг улсын хурлын гишүүн болсон цагаас хойш надад казак хүний тухай миний бодол мэдрэмж өдөр бүр доошо шат уруудсан. Ингэж байсан үзүүлэлтийг саяхны энэ санамсаргүй байдал үнэхээр батлах шиг боллоо. Би бас үндэсний цөөнх гэд хүнлээд хайрлаад би ер нь зөвхөн казак гэлтгүй баяд ойр хаанах вэ одоо маш олон үндэстэй ястан байгаа. Би бүгднтэй л би хүн сэтгэлээр харьцдаг, хүн үднээс харьцдаг, адилхан монгол хүн гэж харьцдаг. Гэтэл харин өнөөдрийн ийм зүйлийг би болгосон хүмүүс нь казакууд өөрсдөө